Арт терапи буюу урлагаар дамжуулан хүүхдийг хөгжүүлнэ гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр дуу дуулуулах, бүжиг үжиглүүлж зураг зурулах тухай бол биш байгаа. Эцэг эхчүүд маань хүүхдтэй одоо янз бүрийн ур чадвар хүсдэг шүү дээ. Хүүхэд маань одоо өөртөө итгэлгүй байна, дуу сул байна, бусдад харилцаж чадахгүй байна, ганцаардмал байна, уур бухимдалтай байна гэдэг юм уу. Эцэг эхчүүд энэ хэрэгцээгээ л аваад ирэхэд хангалттай. Арт терапи хөтөлбөрөөр хүүхдийг дуу, бүжиг заахаас илүү хүүхд таны хэрэгцээнд тулгуурлаад таны хүүхдийг хөгжүүлэхэд дуу, хөгжим, бүжиг, хөдөлгөөн болон бусад урлагийн төрөл хэрэгслүүдийг ашигладаг байгаа юм. Эцэг эх зөвхөн та хүүхдийнхаа тулгамдаад байгаа асуудлыг тодорхойлоод хүрээд ирэхэд хангалттай.